За өдрийн мэнд хүргье. Олон талын туршлагатай төрд олон жил ажиллаж исэн. Дээрээс нь нэмээд ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд та төрийн өмчт компаниг удирдах ажиллахдаа төрийн өмчт компани менежментийг нэлээд сайжруулж чадсан гэж боддог. Хөрөнгийн өгөөжийг бараг байхгүй шахуу байсан зүйлийг та 9% хүртэл өсгөж чадсан гэж бас боддогоо. Тэгээд таныг зарчмын үед бол дэмжиж байгаа. Тэгээд таны хандлага болон маш олон хүмүүсийн асууж байгаа энэ асуултанд хариулж байгаа байдалд зарчим нэлээд хэрэгцсэн болохоор бас энэ сайшаалтаа хандж байна. Тэгээд гол нь зарчимдаа тууштай байгаасаа гэж үзэж байна. Таны хэлж байгаа өгнөөдөөс бол инфляц тогтворчих юм байна. Ханшны бодлого, мөнгөний бодлого бүгдээрээ төсвийн бодлоготойгоо уялдаад явах юм байна. Засгаа дагаад намирчихгүй үгүй гэж хэлж чаддаг. Яг энэ Монгол банкыг удирдахад ямар ур чадвар туршлага хэрэгтэй вэ гэдгийг тодорхой хариулж чадсан болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт таны бодлогын шинжилэл тогтворчуулалтын хөтөлбөр дээр туссан олон удаа туссан нэг үг байна. Энэ бол ил тод гэдэг үг байна. Энэ маш зөв гэж бодож байна. Төрийн байгууллагууд бол хамгийн том үүрэг бол тодорхой байх явдал тийм. Тэгээ ил тод байж чадах юм бол асуудлуудыг бид нэг талд нь гаргаж шийдэж чадах болов уу. Тэгээ дүрмтэй ажиллана гэж байна. Энийг бас л дэмжиж байна. Тэгээд ихэнх асуултуудыг маань бусад гишүүд асуусан учраас давхардуулахгүйгээр асууя. Гол нь та гал унтраагч бус гал гаргахгүй байх дээр л анхаарай гэж байгааг нь бас дэмжиж байна. Тэгээд найдлаа гишүүний асуулттай уялдуулаад ногоон санхүүжилт дээр асууя гэсэн. Та их усрын зардлыг одоо буургах тал дээр боломж гэж харж байгаа дээр бол их баяртай байна. Энэ хаврын чуулганаар миний биеийн ахалсан улсын хурлын 50 доллар тогтоолоор Монгол банкд 5 чиглэлийг өгсөн байгаа. Энэ хэрэгжилтийг ирэх хаврын чуулганаар эдийн засгийн байнгын орон дээр сонсон. Энэ чиглэлүүдийг хэрэгжүүлж чадах юм бол бид ногоон санхүүжилтийн их усрыг бага хүүтэйгээр татаж авах боломжтой байгаа. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн сан бол 1% хүүтэйгээр л долларын их усрыг нийлүүлж чадж байгаа тийм ээ. Манай арилжааны банкуд маань бол 6%, 7%, 8% явчихж байгаа болохоор энийг бид нэр ашиглах боломж гэж харж байгаа учраас энэ дээр манлайлалтай ажиллахыг хүсэж байна. Тэгээд энэ дотор ялангуяа хэмжих, тайлагнах, баталгаажуулах гэсэн тогтолцоог хөгжүүлэхийн тулд Монгол банк, төв банкны оролцоо маш чухал байдаг. Тэгээ энэ дээр боддоор төлөвлөж байгаа ажил байгаа болов хэрвээ байхгүй байгаа бол жийч бас ирэх одоо хаврын чуулганы ажлын тайлангаараа тогтоолын тайланг хэлэхдээ бас явцыг нь танилцуулж өгөөсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт орон сууцны ипотекийн зээл байгаа. Яг таны хэлснээр бол яг хэрэгцээнд нийцсэн байдлаар их усрыг бид нэр төвлөрүүлж чадаагүй. Яг тухайлж хэлэх юм бол Улаанбаатар хотод жишээ нь ипотекийн зээл авсан иргэдийн 63% нь орон сууцнаас орон сууцнд шилжсэн байна. Яг гэр сүрэнд амьдарч байгаа иргэд маань бол 37%. Тэгэхээр бид нэр яг энэ зорилтод бүлэгтээ чиглэж ажиллах хэрэгтэй. Тэгээд ипотекийн зээлийн журмын дээр та ямар бодолтой байна гэсэн саналыг сонсох гэсэн. Миний хувьд бол хоёр зүйлийг тусгаж өгөх хэрэгтэй гэж харж байгаа. Нэгдүгээрт нь 80 м квадратаар хязгаарлаж байгаа хэмжээний хязгаарлалт бол хэрэггүй гэж бодож байна. 120 м квадрат хүртэл байж болно. Гэхдээ 150 сая төгрөгөөр хязгаарлаж байгаа хөнгөлөлттэй энэ их усрыг бол тэр чигээр нь үлдээгээд 120 м квадрат байр аваад зөрүү мөнгөн дээр бол арилжааны банкуудын их усрыг ашиглах боломжтой гэж харж байна. Хүн амаа өсгөх гэсэн бодлого барьж байгаа Монгол улсын ипотекийн бодлого ч гэсэн хүн амаа өсгөх бодлоготойгоо уялдаж явж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь байршлын үед бид нар оновчтой болгох хэрэгтэй байгаа. Нийт ипотекийн зээлийн 40% нь хаан уул дүүрэг дээр эсвэл Сүхбаатар дүүрэг дээр олгогдоод байна. Өндөр үнэтэй орон сууц авахыг нь өндөр орлоготой иргэдийгээ дэмжиж байгаа гэсэн байдалтай 40% нь гарч байгаа гэсэн үг. Бид нар энийг нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр туссан дахин төлөлтийг хэрэгжүүлэх гэж байгаа. Жишээлбэл Сэлбэдэд төв, Баян шүү, Амгалан, Дамтарчаа гэсэн ийм газрууд дээр баригдаж байгаа орон сууцн дээр нь 6% их усрыг нийлүүлнэ. Түүнээс биш үнэтэй орон сууц судалдаж авах гэж байгаа үнийг дэмжих бодлого бол энэ биш ээ. Тэгэхээр ийм орон зайн оновчлыг хийж өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ж Батэрдэн гишүүний ахалж байгаа нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ийн ажлын хэсэг дээр бий байгаа. Энэ дээр бол яг энэ орон зайг нь бол тодорхойлж өгч байгаа. Дахин төлөлтийн бүсийг 1000 гаагаас ихгүй байхаар тогтоогоод яг сургууль цэцэрлэг барьж байгаа, өрхийн эмнэлгүүд барьж байгаа хэсэг дээр орон сууц нийлүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг банкны их усрээр нь дэмжиж өгдөг ийм бодлоготой уялдаад явах ёстой гэсэн ийм хоёр саналтай байгаа. Тэгээ энэ дээр таны байр суурь ямар байна вэ? Нэр дэвшигч микрофоныг өгье. За лавсан чамцгшин асуултанд хариулъя.
За байгууллагын хувьд бол миний баримтлах зарчим бол тэр хил тод байдал ихтгэлцэл гэдэг бол хамгийн чухал. Бид нар одоо энэ зүйлийг нэг номерт хийж ядж хэлж байгаа үг тоо бодлого бол тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол их хурлын арга байгууллага би бас удаадараа хэлж байгаа нь их хурл, за байнгын хороо, за ард түмний төлөөж олон нийт гэсэн бид нар яагаад ийм бодлого хэрэглэж байгаа бодит нөхцөл маань ийм болчиход байна гэдэг энэ хүлээлтийг бас удирдах хэрэгтэй. Бид нар энэ бол хүлээлт удирдахад бас их төв банк бол маш чухал үүрэгтэй. За энэ утгаараа бол нөгөө би хөтөлбөр дээр ихтгэлцлийг бий болгоо. Тэгээд энэ зарим шүүмжлэгдээд байгаа асуудал нь бол бас арга байхгүй. Нөгөө тодорхой дүрмгүй учраас нэгдүгээр зөв явж исэн ч хардлаханд орно. Тэгээд бодтой дүрмгүй учраас бас субъектив хандлага гардаг байхыг ч үүсэхгүй. Тэгээд энэс болоод ийм асуудал үүсэж байгаа учраас энэ дээр бол би нэлээ байгууллага удирдахад бол их анхаарч ажилладаг. Тэгээд цаашдаач бол энийг нэлээ ялангуяа төв байгууллагуудын хувьд бол маш сайн хэрэгжүүлж ажиллах ёстой гэж ингэж үзэж байгаа. За таны ногоон санхүүжилтийн талаар гаргаад төв банкнд өгсөн үүргийн талаар би мэдээлгүй байна. За энийг нэн тариу одоо аваад хэрэгжилтийг хангаж ажиллах дээр бол онцгой анхаарья. Яг үл энэ өөрөө маш их чухал энэ салбарт болоод энэ манай тулгымцсан асуудлуудаа шийдэхэд бол өөрөө маш чухал. Би яг энэ төр хүмүүнийхээ хувьд ч гэсэн ийм үзэл бодолтой явдаг. Юм учраас энэ хэрэгжилтийг хангаж ажиллаад тайланг одоо танилцуулнаа. Ипотекийн зээлийн хувь дээр бол яг агуулгын хувь тантай бол 100% санал нэг байна. За тэр зөвхөн метрик авдрын энэ төр дээр би хэлж мэдэхгүй байна. Энд нийслэл дээр бол ийм бодиттой үр дүн гараад байгаа. Бид нар энэ таван буудал газар чөлөөлт энийг бол их маш бодиттой үр дүн гарч байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ ихэнхдээ нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа юм билээ. Тэгэхээр энэ өөрөө ингээд хоёр талын асуудал үүсгэнэ. Тэгэхээр яг энэ зорилттой бүлгийг бол болдог бол яг хөндлөв чиглүүлэхийн туйлын зөв ерөөсө хатуу явуулж ийж бид нар их олон асуудлаа шийдэж чадна. Гэхдээ нөх хэрэгцээ байгаадаа учраас бид нар ер нь иргэдэд заавал сонголт өгөхгүйгээр хааж боох нь бол их буруу гэж боддог би юм. Тийм учраас яарал дээр сонголт өгдөг механизмыг тавиад боломжтой иргэдэн тэр орон сууцаа сайжруулдаг, 2 дахь 3 дахь орон сууцаа тэр боломжийн үгийн төлөөд авдаг. За бид нар ингээд бусдад энэ мөнгө хэвлэнэ гэдэг чинь бас л бид нар одоо тэгтээ мөнгө хэвлэхгүй механизм руу шилжин. Тэгтээ энэ ингээд нэлээд төрөөс төлбөр төлсөн онцгой анхаарал тавьж хэрэгжүүлж асуудлуудыг бол бид нар ер нь их нарийн фокустай хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд ерөнхий бодлого нь зөв. Тэгтээ ингээд ерөнхийд нь цацчихаар ер нь бол байгаа онохгүй асуудлаа шийдэж чадахгүй. Тэгсээр нэ зарцуулсан хөрөнгөний хувьд бол нэлээдгүй хэмжээний хөрөнгө зарчаад байдаг. Энэ ипотек төр бас яг л ийм зүйл ерөнхийдөө тодорхой хэмжээнд хийгдчихэд байгаа. Тийм учраас бид нар 40%-ийнхаа асуудлыг шийдээд буцаагаад энэ төвчрэл, нөгөө төвлөрөл, энтэй нөгөө талын сөрөг юмнууд бий болгоод байгаа юм тал байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд яг төв банкны төрөүний тодорхой оролцож хөтөлбөрийн тал дээр бол зайлшгүй ипотек гэж оруулж байгаа санаа бол инэ.